Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох төслөд Германы хөрөнгө оруулалттай байгаль орчин аюулт зүйн газартай хамтран тусгай малтай газрын талаарх орон нутгийн онцлогтой сургалт үйл ажиллагааг дэмжин эко-коммуницыг Баянгор аймгийн Богцонд нээн ажиллалаа. Туслын хүрээнд эко тамхины багшийн ширээ, 35 сурагчийн ширээ сандал, зөөврийн компьютер 75 инч бүхэн ухаалаг дэлгэсэн мэрэгжлийн зургийг авах болон бусад техникийн хэлийг хүлээлгэн өгсөн. Туслын санхүүжилтээр гарч ийдэн зай цэнэглэгч, майхан, өөргөвч, гудас, хүнжил, халан сав гэх мэт ISO стандартад хангагдсан 10 нэр төрлийн бүхий төхөөрөмжийг өгсөн. Уг туслын хүрээнд Yamaha брендийн мотоцикл, каск, гарын бэлээ, нэрний шил, өвдөгний хамгаалалт гэх мэтчлэн хүлээлгэж өгсөн.